За окей, лайв маань эхэлж байгаа шүү байна. За сайн бацхан уу. Өнөөдөр та бүхэндээ Icon CGM болон Colpro компани хамтарсан хэрэглэгчийн үйлчилгээ стандартыг хэвшүүлэх, нэвтрүүлэх талаарх сургалтыг ороход бэлэн болоод байна. Энэхүү сургалт маань чөлөөт хэлбэртэй та бүхний 5 дахь өдрийн бас ажлын төгсгөлд зориулаад хийгдэж байгаамаа. Тийм учраас энэхүү сургалтын дээр маань айхтар их тоо график болсон контент байхгүй. Та бүхний бизнесийн болон ямар ч төрлийн байгууллагын үйлчилгээ мөн борлуулалтыг хэрхэн нэмэгдүүлэх үү, үйлчлэгээний чанарыг хэрхэн сайжруулах уу, хэрэглэгчтэй яаж илүү үнэнч байлгах уу, энэ талаарх шингээсэн сургалт байх юм аа. Энэ сургалт маань одоо нэг 45 минут орчим максимум үргэлжлэнэ. За гол агуулга бол эхний 30 минутанд ярих гэж бодож байна. За бүгдээрээ юуны өмнө ямар ч байсан лайв маань ихэлсэн учраас нэг фэйсбүүкээрээ цацалтууд шеэр хийе гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн мөн энэхүү сургалт маань хэрэгтэй, бусад таньдаг хүмүүсттэй хэрэгтэй санагдвал бас Icon CGM-ээр явж байгаа лайвыг маань өөрийн сошиал сувгуудаар шеэр хийж өгнө үү хэмээн хүсье. За би эхний хэлжинд өөрөө ямар ч байсан шеэрлчээ те. Ямар линкэн дээр байгаа вэ? За окей. За окей. Ямар ч байсан. За би энэ ч жоох удах юм шиг байна ер нь. Тэгэхээр шууд сургалтынхаа контент руу оръё. За өнөөдрийн сургалтаас та юуг сурах вэ гэхээр харилцагчид буюу одоо таны худалдаа авагч нартай хэрхэн эерэг сэтгэлгээг үзүүлэх үү? Харилцахад хэцүү хүмүүстэй хэрхэн мэргэжлийн төвшөнд одоо байгууллагынхаа үүднээс харилцах уу? За утсан харилцааны ёс зүйний талаар үзнэ. Манай Монголд бол сошиал медиагаар гэхээс илүү утсаар мэдээлэл авах байгууллагуудад олон зуун хэрэглэгч нар утсаар хандлт өгөх тохиолдол нь илүү илбэг байдаг. За тийм учраас энэ тал дээр нарийн мэдээллүүдийг өгье. За мөн үгэн байдлаас гадна одоо бусад хэлбэрээр яаж хүмүүст эерэг сэтгэл төрүүлж харилцаж болох уу? Мөн багаар яаж өндөр өгөөжтэй ажиллах уу? Бас маркетингийн онолуудын талаар ер нь зөвхөн маркетингийнхэн гэлтгүү байгууллага даяар мэдж явах ёстой маркетингийн суурь ойлголтуудын талаар үзнэ. За энэхүү сургалт маань ер нь менежментийн төвшнөөс эхлээд яг хэрэглэгчтэй нүүр тулж ажилладаг, мөн утсан дээр харилцдаг бүх төвшний одоо ажиллагчдад зориулсан сургалт юм аа. За мөн энэхүү сургалт маань бүх хэмжээний байгууллагуудад зориулсан байгаа. Мөн өрхийн жижиг бизнесүүдэд хүртэл энэ сургалт маань хэрэгтэй болов уу гэж бодож байна. За энэ сургалтын маань хувьд ярихад манай Colpro компани дотоод сургалт байгаа. Бид өөрийн харилцагч компаниудаа тэдний хүсэлтээр болон эсвэл өөрсдийнхөө одоо дотоодын багтаа явуулдаг ийм дотоод сургалт байгаамаа. Тэгээд анх удаага бид бас хэрэгтэй болох болов гэсэн үүднээс олон нийтэд нээлттэйгээр инхүү цацж байна. За тэгээд лайв видео маань бас хадгалагдах болно. За сэдвээ цааш нь үргэлжлүүлээд ярихад мөн олон төрлийн хэрэглэгчдэд жигд үйлчлэгийг яаж үзүүлэх үү? Мөн хэрэглэгчдийн хүсэл хэрэгцээг яаж ойлгох үү? Мөн хэрэглэгчдийн гомдлыг яаж багасгах вэ гэдэг юм аргуудаас үзэх юм аа. За юуны өмнө та бүхэндээ борлуулалтын талаар товчхон ярилцъя гэж бодлоо. За манай Colpro компани нь бол харилцаа холбооны чиглэлийн мөн IT-ийн чиглэлийн компани байгаа. Бид бүхэн 2014 оноос хойш Cloud Call Center буюу үүлэн системэд суурилсан call центрийн үйлчлэгийг байгууллагуудад хүргэдэг. Одоогоор Монгол улсын 17 салбарын нийт 400 гаруй компаниудад өөрийн системийн үйлчлэгийг хүргэдэг ийм компани байгаа. Мөн олон улсын хэмжээний компаниудын Монгол дахь call центрийн үйлчлэгийг бас хариуцсан ажилладаг ийм компани байгаа. Энэ ч утгаараа манай компани зөвхөн технологийн компани гэхээсээ илүү бизнесүүдийн хэрэглэгчтэйгээ харилцах customer service гэж яриад байгаа. Хэрэглэгчийн үйлчилгээний энэ функцийг одоо төгөлдржүүлэхэд хувь нэмрээ оруулдаг ийм үйл ажиллагаатай компани байгаамаа. Ингэснээрээ тухайн байгууллагын орлогыг огцом нэмэгдүүлэхэд манай компани үйл ажиллагаа нөлөөлдөг гэсэн үг юм аа. За тийм учраас бид бүхэн 400 гаруй харилцагч нартайгаа харилцсан энэхүү туршлага одоо өнөөдөр заах гэж байгаа энэ товчхон сургалтанд шингээсэн байх болно. За мик ер нь ингэртэй зүгээрээ гэж юм те. За энэ мик жоохон бандгаар харагдах юм аа. Тэгтээ зүчи. Цаасны дуу ороод байна уу те.
За окей. Ямар нэгэн манай өнөөдрийн лайв цацалт маань Icon сегменттэй хамтарч байгаа. Манай эдитер лайв видеог хянаад байж байгаа учраас дуу дүрсний ямар нэгэн асуудал гарвал бид бүхэнд тэр доор мэдгдэрээ комментиг хараад байж болно. За борлуулалт гэж яг яаж явагдах юм бэ? Ер нь ямар төрлийн ямар ч байгууллага борлуулалт яг яаж явагддаг юм бэ гэдэг асуултыг та өөрөөсөө асуугаад үзээрэй. За ихэнх хүмүүс ингэж боддог. За манай компани энд байна. Манай компани борлуулалтын ажилтан байна. Энд нэг хүн байна. Худалдан авахчтай юм ярьлаа. Нөгөөх хүн ирлээ, авлаа. За энийг борлуулалтын үйл ажиллагаа гэж маш олон хүмүүс боддог. Зарим хүмүүс нь болохоор окей, үгүй наадах чинь маркетинг энэ хэрэгтэй шүү дээ. За окей, маркетинг хийлээ компани. Баахан мөнгө зарлаа. За ингээд зөндөө олон хүмүүст хүрлээ. Энэ хүмүүс маань буцаж ирээд дахиад мөнгө төлөөд орлого оллоо. Ингэхэд нь эргэтэн худалдааны төлөөлөгч хараад сууж байна. За борлуулалтыг бол маш олон компаниуд илүү тийм юм шулуун шугамын процесс гэж боддог. Манай компанийн хувьд бол арай өөр философи байдаг. Гэхдээ энэ бол бас мэдээж зөвхөн манай компани гэлтгүү борлуулалтын нэлээд том ойлголт. За та бүхэнд яг одоо би манай Colpro компани маркетингийн зөвлөх маркетер Төгсөө гэдэг хүний манай борлуулалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн борлуулалтын гормын талаар та бүхэнд танилцуулъя. Хэрэглэгчийн үйлчлэгээний сургалт мөртлөө яагаад ингэж борлуулалтын талаар яриад байгаа юм бэ гэж ойлгож магадгүй. Мэдээж аливаа нэгэн бизнесийн орлого гэдэг бол борлуулалтын орлого байдаг шүү дээ. Тийм учраас энэ борлуулалтын орлого гэдэг юмыг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчийн үйлчилгээ, борлуулалтын алба, маркетингийн алба, санхүү гэдэг ингээд бусад албууд хоорондоо ямар уялдаатай, ямар том процессыг явж иж эцэст компанид багахан ч гэсэн орлого нэмэгдэж орж ирдэг юм бэ гэдэг нэлээд төвөгтэй циклийг бүгдээр хамтдаа үзэх гэж байна. Тийм учраас борлуулалтын талаарх яриагаар манай сургалт эхэлж байгаамаа. За борлуулалт бол таны компани байлаа. За захиралтайгаа ярилцсан. Окей, борлуулалтаа нэммээр байна гэдэг дотоод хурлаа хийлээ. Окей, тэгвэл маркетингаа хийя. Маркетингийн зардал гаргая. За ингээд маркетингийн төсөв гарнаа. Маркетингийн төсөв гарсны дараа маркетингийн алба маань дахиад энэ ч ажиллаа хийн. Зүгээр ганц реклам цацчихгүй маш олон сувгаар, маш олон төрлийн маркетингийн арга хэмжээнүүд авна. За тэгээд нөгөөх нэг компаниас гарсан бүх мөнгө чинь цацагдаж эхэлнэ. За энэ мөнгө цацагдахаар хүмүүс юу бүгдээрээ гүйж орж ирээд бараг чи худалдаад авчихгүй. Энийн өмнө юу болд юм бэ гэдэг асуудал байна. За ингээд бид бүхэн нилээд их хэмжээний хүмүүст хүрлээ. Энийг зорилттой хүмүүс гэж яриад байгаа тийм. Зорилттой зах зээлтэй хүрлээ. За энэ хүмүүс бүгд ороод ирэхгүй. Ямар арга шатыг дамжиж, ямар их зовлон гүйцэж анхны борлуулалт чинь орж ирэх вэ гэдэг талаар бүгдээр ярилцъя. За хамгийн анх танаа зар сурталчилгааг хараад танаа талаар хүмүүс уншаад сэтгэгдэл авна. За энэ хүнд эрэг сэтгэгдэл байх уу, сөрөг сэтгэгдэл байх уу? За зарим хүмүүс бол хараад таалагдахгүй гэж болно. Тэгээ шууд цугаас олчихно. За ингээд магадгүй зарим хүмүүст хангалттай сэтгэгдэл өгч чадлаггүй нэг ийм хүмүүсээ та бүхэн алдах баха. За энэ сэтгэгдэл авсны дараа хүмүүс сонирхно. Зарим хүмүүс надаа яг гайгүй сайхан компани юм шиг байна. Гэхдээ надаа хэрэггүй гэж суугаас олчиж болно. Зарим нь болохоор за жоохон үзье. Ер нь эн чинь 9 сарын 1 болж байгаа шүү дээ. Юу вэ? За ингээд сонирхгүй байгаа зарим хүмүүсийг дахиад алднаа. За ингээд нөгөө жоохон сонирхоод үзсэн хүмүүс чинь магадгүй танаа реклам оргил цагаар 8 цагийн үед 9 цагийн үед гарч иж магадгүй. За ер нь телевизийн оргил цаг орой 7 цагаас 9 цагийн хооронд байдаг. Энэ хооронд хамгийн рекламны орон зай хамгийн үнэтэй байдаг тийм. За энийг үзээд сонирхсан ч гэсэн зарим хүмүүс ойлгохгүй гэж болно. Энэ нэг л хэрэгтэй юм байх шиг байх. Энэ яадаг гинөө гэд за дараа нэг таньдаг хичээсээ асуухаас гэд хайчна. За ингээ ойлгоогүй хүмүүсийг та бүхэн дахиад алддаг. За зарим хүмүүс нь ойлголоо. За ёстой надад харин хэрэгтэй юм шиг байх шүү гэж бодлоо.
За энэ хүмүүс ер нь бол ялангуяа манай Монголын зах зээл дээр харж байхад хэрэглэгчийн зан төлөв болвол аливаа нэгэн мэдээллийг авахдаа тэмдэглэл хөтлөөд үүнийхээ дараа өөрөө одоо шаргууцалдаж маргааш нь нөгөөдөр нь судалгаа хийдэг юм баг байдаггүй. Ихэнхдээ компани рекламыг үзээд таалагдсан бол хүмүүс тэр дорн залгадаг. Харамсалтай нь маш олон бизнесүүдийн хувьд ажлын цаг нь өглөө 9-өөс орой 6-гийн хооронд гэхдээ реклам нь орой 7, 8, 9-гээ гараад идэг. За энэ хооронд үдсэн маш олон хүмүүс танай компани руу залглаа. Энэ үед яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. За ингээд танах маш олон хэрэглэгчийг алдаж арай гэж тал хүмүүс нь та бүхэн рүү ямар ч байсан хандлт хийж байгаа юм байна. Энэ хандлт бол ер нь хэрэглэгчид өнөө цаг үед бол ямарваа нэгэн бүтээгдэхүүнийг судалгаагүйгээр хаанаас хэдэн төгрөгтэй яаж очиж авахаа мэдгүйгээр хизээч лангуун дээр нь очтгүй. Тийм учраас хүмүүс ерөнхийдөө хоёр төрлийн судалгаа хандлтыг хийдэг. За нэгдүг нь бол мэдээж интернетэд суурилсан хандлт байгаа. За интернет дараа өвтэй байдаг. Та нар зар сурталчилгааг үзсэн бол за ингээд уцаар хандхад харамсалтай нь танаа мэдээллийн сервис хэр бэлтгэлтэй байгаа вэ? Мэдээллийн үйлчлэгээ маш олон компанийн хувьд бол бэлтгэлгүй байдаг. За энэ нь болохоор нөгөө идэвхжүүлсэн хэрэглэгчдийгээ тусаж авах гэж хэлээд байгаа. За ингэж тусаж авах боломжгүйгээр маш их мөнгийг маркетинг компаниуд цацдаг. За ийм учраас өнөө шөнө ажлын бус цагаар ирсэн хэдэн дуудлага байгаа юм бэ? Ер нь манад хичнээн дуудлага ирээд манай ажилчид аваад байгаа юм уу, үгүй мүү? Энэ одоо утас авдаг офс дүүрэн 5-6 хүмүүс байна. 2-3 салбарын хэдэн хүмүүс байгаа юм мэдгүй. За инхээр компани удирдлагуудын хувьд өөрийнхөө нөгөө маркетингийн компанид ажлын үр дүн болох хандаад ирсэн хүмүүсээ алддаг гэсэн асар том зовлон байдаг. За тэр ч утгаараа манай өнөөдрийн сургалтаа та бүхэнд хүрч байгаа. Манай Colpro компанийн хувьд болвол яг энэ цикл дээр та бүхэнд таны бизнес тусалдаг компани гэсэн үг. За Colpro үүлэн дуудлагын одоо системийн хамгийн том функцүүдийн нэг бол маш олон функцүүд байгаа. Хамгийн гол зүйл нь гэвэл ирсэн бүх дуудлагыг бүртгэж авдаг. Танаа бүх салбар дундаа нэг утасны дугаартай байж болно. Тэгснээр та бүхэн маркетингараа ганцхан утасны дугаар цацсан хүн болгон амархан холбогдно. За мөн маш олон ажилчдыг нэг утасны дугаарын ард зөв хуваарлж одоо ажилуулж холбох боломжтой. Тэгээд мөн байгууллагын удирдлагуудад утсан харилцаа мэдээллийнх нь үйлчилгээний талаар бүх төрлийн тайлын статистикийг шууд тэр доор нь хаанаас ч хамаагүй харах боломжтойгоор өгдөг. Мөн яг чанар баталгаажуулалтын хувьд гэж ярих юм бол жишээ татаад ярихад харилцагч нартай хийсэн ярианы бүх бичлэгийг удаан хугацаагаар архивлж өгдөг, эргэж ярианыхаа чанарыг хянах боломж гэх мэтийг олгодог юм байна. За ингээд хэрэглэгчд маань мэдээлэл авнаа. Маш олон компаниуд харамсалтай нь асар их хэмжээний хэрэглэгчдийг мэдээлэл өгч чадаагүйгээс болоод алддаг. Энэ хүмүүс үнэхээр хэрэгтэй байсан гэхдээ байхгүй. За ер нь онлоороо бол хүнд төрсэн сайхан сэтгэл 2-3 хоногийн дараа ор тас алга болдог байгаа. Тэгэхээр энэ хэрэглэгчд маань та бүхэн лөө маргааш дахиад 2 хоногийн дотор дахиад нэг залгаж магадгүй, дахиад нэг алдсан бол танах руу хизээж хандахгүйгээр цаашаа явчихна гэсэн үг. За тийм учраас ихэнх компаниуд мэдээллийн үйлчилгээнд маш их анхаарал хандуулдаг. Үнэхээр өнөө өрөө уцаа авч чадаагүй байсан ч гэсэн маргааш 11 цагаас өмнө 12 цагаас өмнө бүх алдсан дуудлага руугаа эргээд залгаараа гэд эргэх холбоо үүсгэх маягаар идэвхжүүлсэн хэрэглэгчтэй алдалгүй барьж авдаг. За энэ алхмууд дээр маш олон үйлчилгээний стандартууд орж ирнэ. За интернетийн үйлчилгээг өнөөдөр арай бага ярив. Мөн интернет дээр асууж орж ирсэн хүмүүс рүүгээ буцаад мэдээлэл өгөх замаар дахиад яг лангуун дээрээ та татах хэрэгтэй болно гэсэн үг. За тэгээд таны маркетингийн компанид ажлын үр дүнд багахан хэрэглэгч нар мэдээлэл аваад happy энэ хүмүүс за хангалттай мэдээлэл авсан ах нь очиод үзье, эгч нь очиод үзье гэд танаа лангуу шоурум дээр ирнэ. За энэ ч бол танаа компани яг хэрэглэгч нартайгаа нүүр тулж уулзах юм аа. За энэ ч мөн сервис стандарт гэдэг юм дахиад байх хэрэгтэй. Мэдээллийн сервис стандарт, яг үйлчилгээ борлуулалтын сервис стандарт. За тэгэхээр энэ стандартуудыг бүгдээрээ яаж хэвшүүлэх юм бэ? Энэ олон функцүүдийг яаж хамттан зөв ажилуулах юм бэ гэдэг талаар үзье. За ингээ эцэст ийм том циклийг давсны дараа та бүхэнд орлого орж ирэх юм аа.
За одоо бүгдээрээ хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан гэж хинбэ гэдэг зүйлээс эхлэе. За мэдээллийн ажилтан байна, яг борлуулалтын ажилтан байна. За хэрэглэгчийн үйлчилгээний ажилтны үндсэн хамгийн том зорилго бол байгууллагыг төлөөлөх гэдэг ажил байна. Тэр хүнээс байгууллага харагдана. Тэр хүн таалагдахгүй бол нэг ажилтан онцгүй юм байлээ гэж хэн ч ярихгүй. Тэр компани онцгүй юм байлээ гэж ярина. За тийм учраас номер 1 одоо үүрэг хариуцлага нь энэ байгаа. За дараагийн хэрэглэгчдээс ирж байгаа мэдээллийг цуглуулах гэдэг энэ маш том одоо үйлчлэгээний ажилтны функц байгаа. Яг тэгвэл альва байгууллага үргэлж үйлчлэгээгээ сайжруулж ямар бараа бүтээгдэхүүн маань илүү зарагдаж чинь хэрэглэгчд маань яг юу хүсэж чинь гэдгийг байнгын мэдчих шаардлагатай байдаг учраас яг нүүр тулж ажиллаж байгаа энэ хүмүүс хэрэглэгчдээс айл болох олон асуултыг асууж зөв зэгцтэй мэдээллийг цуглуулдаг бараг судалгааны байгууллага мэтээр ажиллах шаардлагатай гэсэн үг. За борлуулалтын захиалга авах гэдэг зүйл бас маш их том одоо хамгийн сүүлийн үүрэг роль нь байгаа. Мэдээж мэдээлэл танилцуулж болно. Гэхдээ энэ их ярьж цаг зарцуулсны эцэст борлуулалтын гүйцэтгэл хийхгүй бол бас харамсалтай. Тийм учраас яг одоо хөнгөлөлт бүх юмаа маш нарийн ярилцаад хүнд борлуулалтын гүйцэтгэлийг хийж чаддаг байх хэрэгтэй гэсэн үг. За Америк нэгдсэн улсын жишээнүүд дээр өнөөдөр бүгдээр нэлээд жишээ авч ярих бах. Яг гэвэл бас Монголын бас талын зах зээлийн мэдээлэл нь миний гар дээр яг одоогоор хангалттай их биш байна. За тийм учраас за Америк нэгдсэн улсад бол 2 сая гаруй яг үйлчлэгээний чиглэлийн мэргэжлийн одоо албан байрууд байдаг. За үүнд одоо ресепшн, худалдааны ажилтан, даатгалын зөвлөх, засварын ажилтан, телемаркетингийн ажилтан, аялал жуулчлалын зуучлагч гэх мэт ерөөсөө хүнтэй харьцдаг бүх хүмүүс гэсэн үг. Хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан буюу энэ customer service гэдэг мэргэжил маань өөрөө асар хөвөх чадвартай мэргэжил. Нэгдүгээр шууд санхүүтэйгээ холбогддог, маркетингтайгаа шууд холбогддог, борлуулалтын ажлыг ер нь бол бараг давхар хийж яадаг. Тийм учраас ямар ч төрлийн ямар ч компанид явандаа энэ төрлийн карьер хөгжих их том орон зай юм аа. За хэрэглэгчдэд үйлчлэг ажилтнуудын тэгвэл яг ажлын гол бас үүргүүдийг илүү задлж яриа бүгдээрээ. За хэрэглэгчдийн хүсэлт хэрэгцээг сонсож ойлгох энэ бол номер 1. За сонсох гэдэг үгийг илүү акцент өгж ярмаар байна. Яг тэгэхээр маш олон бизнесүүд хэрэглэгчдийг хангалттай сонсоогүйгээс болоод унсан байдаг. Өөрөөр хэлбэл яг юу зараад байгаа, хүнд юу эрэхтэй байгаа гэдгийг мэдрэхгүй байжгаад хитрхи хоцорсон компаниуд их олон байдаг. За бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг авч захиалга төлбөрийн явцыг бүгдийг нь удирдах явах гэдэг асуудал байна. За заримдаа бол зүгээр талх авч байгаа юм шиг ирээд авъя гэдээ авчдаггүй бүтээгдэхүүнүүд маш олон байдаг. За араасаа заавал 2-3 залгуулдаг, 2-3 уулздаг те. За энэ бүх борлуулалтын явцыг хөтөлж явах ёстой. За хэрэглэгчийн компаниуд бол хэрэглэгчдийн дата баазыг байнгын шинжилж явах сонирхолтой байдаг. Тэгэхээр энэ дата баазтай харьцна гэсэн үг. Тийм учраас хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнууд бол одоо CRM систем, ERP систем гэх мэтийн байгууллагын дотоод мэдээллийн бааз болсон бусад одоо програм хангамжууд системүүдтэй харьцах хэрэг болтгоо. За манай Colpro дуудлагын төвийн системийн хувьд бол байгууллагын бүхий л одоо дотоодын мэдээлэлээ хадгалдаг системүүдтэй интеграц хийж ажиллах боломжтой байдаг. За тийм учраас бас мэдээллийн ажилтнуудын их хүчрхэг зэвсэг гэж хардаг. За мөн хэрэглэгчдэд байнгын асуудал үүсчихэд тийм учраас байнгын шинэ асуудлыг хурдан шийдлийг нь эрэлхийлж олох чадвартай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл товчхон хэлбэл сэргэлэн байх хэрэгтэй гэсэн үг. За дуудлагын төвийн ахлах ажилтнуудын үүрэг тэгвэл юу юм бэ? Хэрэглэгчдийн үйлчлэгээний ахлах ажилтнуудын хамгийн том үүрэг нь бол багийн нийт үйл ажиллагаанд хяналт тавих, байнгын хяналт тавих ёстой гэсэн үг. Тэгэхээр хүн эдийн ухаантайч хэлхээс нааш санахгүй гэдэг шиг ер нь бол мэдээж яг хүнээс хүнтэй харьцаж байгаа маш олон хүн харьцаж байгаа ийм алба нэгжүүдэд байнгын тогтмол хяналт их чухал байдаг. За энэ номер 1 үүрэг нь. Хоёрт нь болохоор хэрэглэгчдийн сан сэтгэлдлийг байнгын мэдэрч одоо анализ хийж ажиллах ёстой гэдэг ийм үүрэг байгаа. За хэрэглэгчдийн үйлчлэгээний ажилтнуудад дараах ур чадрууд шаардна. За би ерөнхийдөө бол дандаа лист хэлбэрээр та бүхэнд мэдээллүүдийг хүргэхийг зорж байгаа. За харилцааны соёл нэгдүгээр чухал, анхааралтай сонсох чадвар, товч тодорхой ярих чадвар, асуудлыг шийдэх чадвар, шийдлийг богино хугацаанд хайж олох чадвар, асуудлыг шийдвэрлэж чадахгүй байлаа гэхэд түүний дараагийн арга хэмжээнүүдийг
гарцуудыг нээх ийм чадрууд байгаа. За тэгээд мэдээж компани төлөөлөн хүнд эерэг сэтгэл төрүүлэх чадвар гэж байгаа. За хэдийгээр юм болгоныг ингээд цаасан дээр томьёолж бичиж болохгүй байдаг шүү дээ. Тийм учраас хүнтэй харьцаж байгаа хүн гэдэг утгаараа үйлчлэгээний ажилтнууд хүнд ямар нэгэн байдлаар баг мэдрэмжийн төвшөнд гэсэн үг эерэг сэтгэл төрүүлэх хэмжээний чадвартай байх ёстой. За энэний талаарх бас ноу хаунууд би сургалтын маань явцад гарах юм аа. За бүгдээр одоо маркетингийн талаар товчхон ойлголт бас авъя. За маркетингийн талаар ер нь 1950-аад оноос хойш 60-аад оноос хойш их хөгжсөн. Маркетингийн 4P гэдэг юмыг их олон сурах бичгүүдэд байдаг. Та бүхэн сонссон байх. Ер нь манай маркетингийнхэн мэдж байгаа. За 1960-аад оноос хойш их түгээмэл хэрэглэж ирсэн 4P гэдэг ойлголт байдаг. За тэр нь болохоор product буюу бүтээгдэхүүн үйлчлэгээ. Та нар бүтээгдэхүүн үйлчлэгээ нэгдүгээр маш сайн байх ёстой. За хоёрт нь place буюу байршил. Одоо хаана байршуулах юм бэ гэдэг. Одоо байршил гэдэгтэй тэр их чухал. За дараа нь болохоор price буюу үн. Үн их чухал. Үн одоо илүү тааламжтай байх ёстой тий. За дөрөвт нь болохоор promotion буюу одоо яг зар сурталчилгаа хүндээ яаж хүрэх юм бэ гэдэг асуудал байна. За тэгэхээр ийм дөрвөн зүйл дээр их анхаарал сайн хийцэн байхад маркетинг сайн явна гэсэн ойлголттой байсан. За товчхондоо. За та бүхэн бас анзаарч байгаа бол ер нь сэдвүүдийг маш товч ярьж байгаа шүү. За гэхдээ ер нь бол 2000 он гарснаас хойш маркетингийн 4P гэдэг энэ ойлголт өөрчлөгдөд маркетингийн 4C гэдэг ойлголт руу шилжсэн. Одоо бүр 6C гэж бас ярьж байгаа. За тэгэхээр ямар маркетинг сайн маркетинг гэх юм бэ гэхээр өнөөдөр бүгдээрээ 4C-г үзье. За эхэндээ бид нар бүтээгдэхүүн үйлчлэгээгээ сайн танилцуулаач гэж ярьдаг байсан бол одоо customer value буюу хэрэглэгчид үүсч буй үн цэнийг сайн танилцуулаач гэдэг зүйл болж байгаа. Тэгэхээр альва нэгэн байгууллага өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг сайн гэж ярихаасаа илүү танд ийм ашигтай, таны амьдрал ингэж өөрчлөлтнө гэд хүн дээрээ илүү наалдуулж ярьдаг хандлагатай болж байгаа. За дараагийнх нь байршил их чухлаа. Манайх ингээд гой байршилтаа ирээд аваарай гэдэг байсан болвол одоо ер нь бол convenience to buyer буюу худалдан авалтын тав тух гэдэг юм ярьж эхэлж байгаа. Зүгээр манайх байршил сайтай хотын төвд ирээд аваач гэхээс илүү манайх доороо зогсоолтой одоо 3 цаг үнэгүй байдаг. Та ресивтээ үзүүлээд ийм хөнгөлтийг авч болно. Эсвэл хөргүүлж болно ч юм уу те. Илүү тав тухын талаар ярьж танилцуулдаг болж байгаа. За дараагийнх нь бол cost to customer гэдэг бас ойлголт байгаа. Дараагийн C нь энэ нь болохоор хуучны price буюу үн гэдэг ойлголтыг илүү давж гарч ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр хуучин манайх үн маань хямдарсан байна 20% хямдхан гэж яриад байдаг байсан бол одоо манай бүтээгдэхүүнийг гэрээсээ гараад авах хүртэл таны карманаас ийм зардал гарна гэдгийг бүхэлд нь харж ярьдаг болсон гэсэн үг. За жишээлбэл одоо 100 мянган төгрөгийн бараа танаа лангуун дээр 80 мянган төгрөг байлаа гэж бодъё. Өмнө нь бол 20% хямдралтай гэж танах рекламдаг байсан бол одоо та гэртээ сууж агаад 80 мянгаар аваа гэх нь илүү. Яагаад вэ гэвэл жишээ нь цагийн 10 мянган төгрөгийн инженерингийн ажил хийдэг одоо хүн байж болно шүү дээ. Танах руу ирээд авах гэсээр итэл 1 цаг, буцаа харих гэсээр итэл 1 цаг, доор паркинг зогсоол дээр 5 мянгаыг үрдэг. Тэгэхээр энэ хүний карманаас яг үндэ танаа бүтээгдэхүүнийг авахаас гадна амьдралаас нь 25 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн одоо боломжит орлого нь алдагдчих байгаа гэсэн үг. За тийм учраас зөвхөн манайх хямдхан гэлтгүй ер нь танаас маш бага зардал цаг гараад та энийг үүдэндээ авч болно штэ гэдэг ойлголт их дэлгэрч байгаа. Тийм ч учраас ер нь одоо нэг ирэх 5-6 жил ялангуяа delivery-гийн бизнес их томорно гэж яриад байгаа. За энэтэй холбоотой. За дараагийнх нь бол promotion буюу сурчлагаагаа зөв хүрэх, хүмүүстэй зөв ойлгуул, зөв цац гэж ярьдаг байсан бол одоо илүү хүмүүстэй удаан хугацааны харилцаа үүсгэх гэж байгаа. Хамгийн сүүлийн C маань communication гэж яриад байгаа. За тэгэхээр хүмүүс нэг удаа реклам цацаад хаях биш бүхэл бүтэн 2-3 жилээр харилцаатай байдаг. Ингэснээрээ энэ харилцааны хамгийн гол одоо үүрэг нь юу юм бэ гэхээр хүмүүст худалдан авах шийдвэрийг гаргахад нь туслах гэсэн үг. За та бүхэн заримдаа нэг ийм гутлын дэлгүүрт орж исэн баг. Ганцаараа эрэгтэй хүн хувц сонгоход юу хэцүү байдаг шүү дээ. За би нэг 2-3 гутал үзье гэхээр худалдагч нь гутлаа аваад өгөн те. Тэнгүүтээ 2-3 гутлаа харж жагаад өмсч жагаад за гэд алин чахгүй гараа авчдаг. Яагаад гэвэл тэр хүнд нэг хажуу талд нэг эмэгтэй хүний нүдээр хараад энэ нь гоё юм биш үү? Та ийм хоримд явах гэж байгаа бол ийм юм өмсөж гэдэг ингэ худалдан авах шийдвэр гаргахад нь харилцаанд орж туслаагүйгээс болоод хүмүүс юм авахгүй тохиолдол маш олон байдаг. За тийм учраас communication гэдэг энэ зүйл их чухал байнамаа.
За маркетингийн хувьд ер нь бол энэ маш том асуудал шүү дээ. Дахиад нэг зүйлийг товчхон ярихад энэ таргетинг гэдэг нэг зүйл яриад байгаа. Тэгэхээр нөгөө харилцаа гэдэг үгнээс үүдээд мэдээж хүүхдтэй харилцдаг үгээр том хүнтэй харилцаж болохгүй, эсвэл эрэгтэй хүнтэй харилцдаг үгээр эмэгтэй хүнтэй ярьж болохгүй шүү дээ. Тийм учраас зах зээлээ яг миний зорилттой зах зээл аль билээ? Хинтээ би юу гэж ярих уу гэдэг үүднээсээ компаниуд маш олон төрлийн маркетингийн компанид ажил хийдэг. За жишээ нь Coca-Cola компани гэхэд өөрийнхөө сегментийг 35 хуваадаг юм байна. Тэгээд 35 өөр төрлийн хилэмжтэй, өөр агуулгатай маркетингийн компанид ажлыг явуулдаг. За энэ бол илүү оновчтой, ойлгомжтой харилцах гэж одоо оролцож байгаа жишээ юм аа. За одоо бүгдээр харилцааны арга барилын талаар ярив. Харилцаа гэдэг маш чухал юм байна. Одоо хэрэглэгчтэйгээ яаж харилцах юм бэ? Ер нь харилцааны байгууллагын хувьд одоо хэрэглэгч нартайгаа харилцаж байгаа гол одоо зорилго нь юу юм бэ гэхээр нэгт нь хүний анхаарлыг өөртөө барих, хоёрт нь өөрийнхөө харилцааны үр дүнд хүссэн одоо үр дүнгээ гаргаж авах гэсэн үг. Одоо байгууллагын хувьд борлуулалт хийх гэсэн үг, тийм үү? За тэгвэл бусдын анхаарлыг яаж өөртөө татдаг юм бэ, те? Танаа хэрэглэгч нар лангуун дээр чи ирээд нэг тоохгүй хажуугаар чи за ойлголоо яваад өгвөл яах вэ? Энэ дээр яаж харилцах юм бэ? За нэгт нь хүний яагаад худалдан авах вэ гэдэг шалтгааныг маш гүн ойлгох нь чухал байдаг. За одоо та бүхнээр нэг бяцхан зүйл одоо бодуулъя л да. Хүмүүс яагаад орон сууц худалдаж авд юм бэ? Ер нь орон сууц худалдан авдаг хамгийн том шалтгаан юу юм бэ? Та бодоод үзээрэй. За маш олон хүн бол тав тух эсвэл одоо зүгээр одоо дулаахан баймаар байна. Тийм юм янз бүрийн шалтгаан хэлж магадгүй. За яг сэтгэл зүйн шинжилгээ ухааны талаас нь судлаад үзэхээр хүн орон сууц худалдан авдаг хамгийн том шалтгаан нь аюулгүй байдал байт юм байна. За тийм учраас та магадгүй өөрийнхөө барилгын төслийг одоо тав тухтай гоё хөвстэй гэж ярихаасаа илүү манайх одоо ядаг чинь газар хөдлөлтийн эсрэг хамгаалттай одоо танаа хүүхдүүд гараад ингээд сургуультай явах зам нь ингээд ийм одоо аюулгүй байдаг ч юм уу те илүү аюулгүй байдал талаасаа ирвэл хүнийг шийдвэр гаргахад нь илүү нөлөөлөх байх гэж бодож байна. За ерөнхийдөө сэтгэл зүй талаас нь судлаад үзэхээр хүн 12 төрлийн шалтгаанаар худалдан авалт хийдэг. За бусдыг даган дуурайх, ямар нэгэн өмч эзэмшилтэй байх хүсэл хүнд байдаг. За аюулгүй байдал бол номер 1 шалтгаан байдаг маш олон зүйл дээр. За мэдээж хайр дурлалын асуудал байдаг. За эрүүл мэндийн шалтгаанаар авдаг. Мөн гоо зүүн зөвхөн таашаалгасаа болж юмыг авдаг. За өөрөө өөрийгөө үн цэнтэй гэж мэдрэхийг хүн хүсдэг. Мөн хүн зүгээр л тав тухыг бас хүсдэг. Эсвэл хайртай хүн эргэн тойрондоо бүхнээ зориулах гэдэг үүднээс өөрийгөө бодолцохгүй юмыг авдаг. За мөн амарчилт цаг хэмнэх гэх мэтэр маш олон шалтгаанаар юм авдаг. Тэгэхээр манай мэдээлэл үйлчилгээний ажилтнууд маань хүнтэй харьцаж байхдаа энэ хүн энэ 12 шалтгааны одоо яг аливаар нь илүү надтай харьцаад байгаа юм болоо гэдгийг мэдэрч ажиллах нь үр дүнтэй харилцааны их гол зэвсэг байдаг. За хэрэглэгч нар аливаа нэгэн байгууллагаас нүүр буруулаад дахиж хизэж ирэхгүй тохиолдол гардаг. Энэ шалтгааны яг судалгаагаар харахад хамгийн том шалтгаан нь зүгээр л харилцаж чадаагүй байдаг. Үнэн таалагдсан, бүтээгдэхүүн таалагдсан тэр нэг асуудал биш. Тэгэхээр харилцаа гэдэг бол хэрэглэгч нарыг брэндээсээ одоо нүүр буруулах хамгийн том шалтгаан болд юм байна. За тийм учраас та бүхэн маркетингдаа их л мөнгө цацаад байгаа шүү дээ. Тийм учраас сервис гэдэг юмд анхаарахгүй бол тэр хайрын мөнгө чинь талын нэг тарах нэ. За тийм учраас өнөөдөр бүгдээрээ сервис стандартын одоо талаар үзэж байна. За хэрэглэгчдэд тэгвэл хэрхэн өндөр сэтгэл төрүүлэх юм бэ? Яаж энэ хүмүүсийг тэгвэл happy байлгах юм бэ гэдэг талаар ярилцъя. За хэрэглэгчдийг бөөцөөлөх маш олон арга байгаа. Энэ дээр бүгдээрээ жижигхэн жишээнүүд үзнэ. За хэрэглэгчтэй иргэн холбогдож та бүхэнд одоо ер нь нэг дөрвөн одоо бяцхан санааг өгөх гэж байна. За хэрэглэгчтэй нэгдүгürt иргэн холбогдож асуудлыг шийдсэн үү яасан бэ гэж ингэж араас нь иргэн холбогдоход их дуртай байдаг. Мөн удахгүй болох гэж байгаа мэдээллийг бусдаас төрүүлж хүргэх гэдэг их дуртай байдаг. За одоо манайх одоо цагаан сарыг хямдралтай байгаа шүү. Оюуна ихчээ та ингээд 11 сард энэ хямдралыг төрүүлээ авч иж болно ч гэдэг юм. Мөн ямар нэгэн санаанд нь ороогүй одоо сюрприз маягаар үйлчлэг үзүүлэхэд их өндөр сэтгэл авдаг. За мөн хэрэглэгчтэй харьцаж байхдаа тэднийг аль болох
богино хугацаанд таньж чаддаг байх хэрэгтэй хэрэглэгч харилцаж байгаа ажилтнууд маань. Тэгэхээр хүмүүстэй багахан одоо хэмжээний одоо харилцаанд орсон л болвол хурдхан шиг нэрийг нь тогтоогоод тийм үү за нараа ихчээ танах чинь нэрээ таны машин чинь тийм штэ гэдэг ингээд өөрийнх нь хувийн мэдээллийг давтан хэлэхэд хүмүүс их тааламжтай хүлээж авдаг. За мөн хэрэглэгчдэд өөрт нь туслах гэж байгаа би танд туслах гээд байгаа хүн гэдгээ хамгийн түрүүнд ойлгуулах нь их чухал байдаг. За тэгэхээр хүнтэй ярьж байгаа бол за таны асуудлыг ойлголоо. Окей, танд яг ингэж тусалж. Би ер нь яг над асуудлыг чинь гардаж аваад шийдээд өгье гэдэг ч юм уу. Би танд туслах гэж байгаа гэдгээ үгээр илэрхийлэх нь их чухал байдаг. За мөн хэрэглэгчдэд цор ганцаар үйлчлүүлж буй мэд сэтгэл төрүүлэх нь их чухал байдаг. За маш олон компаниудын үйлчлэгээний стандартад одоо ийм заалт байдаг. Ард нь хичнээн хүн очирж явах нь үл хамааран хүн таны өмнө суугаад үйлчлэгээ авч байгаа бол хизээч дараагийнх нь хүмүүс рүү ингэж хурдан урд нь шилжүүлэх эсвэл ярианыхаа темпийг хурцгах эсвэл за таны асуудлыг ингээд гялцуулчих гэдэг байдлаар хандах энийг юусоо байлгаж болохгүй мэдээж дараагийнхан хүн ирэхэд тэр хүмүүс ч гэсэн өөрсдөө ганцаараа юм шиг үйлчлүүлэх учраас шудраг бус байдал үүсэхгүй гэж үздэг. За тийм учраас хэрэглэгч нартайгаа маш тавтай тухтай ярих нь их чухал байдаг. Хэрэглэгч нартаа мөн өөрөөр яаж бүтээгдэхүүнээ илүү сайн танилцуулах вэ гэдэг асуудал байна. За хэрэглэгч нарт түрүүний хэлжсэн customer value гэж ярьж байгаа. Өөрийнхөө бүтээгдэхүүнийг магтахаас илүү танд ашигтай. Карт чи ингэж хийм биш үү? Өөр хэн байдаг вүлээ гэдэг ингээд хэрэглэгчийн амьдрал өөр асуудлын талаар илүү ухаж түнхэж ойлгох нь их харилцааны чухал зэвсэг. Мөн өрсөлдөгч нараа маш сайн мэдчих хэрэгтэй. Өрсөлдөгч нарын талаар мэдээлэл муугаас болоод заримдаа хэрэглэгч нарт өөр одоо танаа байгууллагаас гаднах боломжгүй байдаг. За ер нь үйлчилгээний стандарт өндөртэй байгууллагууд бол шаардлагатай нөхцөлд манайх үнэхээр хэрэгцээг нь хангаж чадахгүй бол өөрийнхөө хамгийн том өрсөлдөгчийг хүртэл санал болгоход бэлэн байх ёстой гэж үздэг. Тэгснээр манай ашигаас илүү таны эрх ашиг номер 1 гэдэг энэ санааг хүндээ өгч байдаг. Тийм учраас хүмүүс их танай байгууллага өндрөөр үнэлэх болно. За хэрэглэгчдийн асуудал болвол чиний асуудал юм гэдэг ойлголтыг байнга нөгөө хүндээ мэдрүүлж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн асуудлыг за тийм үү би нэг нараа хичээс асуучаад ирье гэдэг юм санаа зовоогүй юм шиг царайтай байж болохгүй. Ер нь бол тэр хүний өмнөөс бараг хамаатан садан юм шиг санаа зовниж буугаа илэрхийлж явах хэрэгтэй. За ихэнх хэрэглэгчид яагаад ер нь бизнесүүдээс нүүр буруулт юм бэ? Яагаад ингэж энэ ишээс дахиж хизээж орохгүй гэж боддгийм бэ гэхээр маш цөөхөн шалтгаанууд байдаг. За хамгийн том шалтгаануудын нэг нь ерөөсөө л туслая гэсэн ирмэлзэлтэй харьцаагүй. За энэ бол номер 1 шалтгаан. За хоёр дахь нь тэднийг төвөггүй аль болох шуурхай байлгачих юмсан гэдэг энэ цаг хугацааны мэдрэмж хүмүүст маш чухал байдаг. Ер нь баг мөнгөний мэдрэмжтэйгээ дүүцэх том одоо чухал мэдрэмж нь бол цаг хугацааны мэдрэмж байдаг. Тэгэхээр түргэн шуурхай байхыг хичээгээгүй. Энэ том шалтгаан байдаг. За мөн хэрэглэгчдэд хангалттай анхаарал хандуулаагүй гэдэг энэ чухал байдаг. Нөгөө сонсох гэдэг зүйл дахин давтагдчих байна. За тэгэхээр ер нь хүнтэй юм ярьж байгаа бол яг л өөдөөс нь хараад одоо баг гарын барих нь олгүй өөдөөс нь ярих хэрэгтэй. За мөн хэрэглэгчдэд асуудлыг нь өмнөөс нь тодорхойлолцож өгөөгүйгээс болж одоо танахаас нүүр буруулдаг. Өөрөөр хэлбэл маш олон хүмүүс бизнесүүдэд бухимдахдаа яг зөв шалтгаанаар бухимддаг. За одоо магадгүй танад ингээд очртой байхад нэг ихч уурлаад танах одоо ямар уддсан бэ гэж ингээд танах ууралж иж магадгүй. Яг үндэ ингээд үнэхээр олон улсынхаа ингээд жишг стандартыг харахад нэг хүнийг 2 минут хүлээлгэх бол гайгүй тоо байж болно. Гэхдээ тэр ихч яг үндэ танаа байгууллагт удснаас болж уурлаад байгаа юм биш. Магадгүй танах руу ирэхийн тулд өндөр өсгийтэй гутал дээр халуун наранд 20 минут алхаад ирсэн байж болно шүү дээ. Тэгэхээр тэр их чинь бухимдал нь яг үнэндээ гутландаа байгаа байж болно. Тийм учраас мэдээллийн ажилтнууд хүнтэй харилцаж байхдаа яг хүний өөрийнх нь асуудлыг нь хамтан тодорхойлцож өгдөг байх хэрэгтэй. Ихчээ таны хөлжин холгоцсон байгаа мó та тэгвэл энд төр суугаад хүлээж та 2 минут юм чинь энэ номыг уншаад хүлээж. Магадгүй ихч 2 минутад ямар ч асуудал ач холбогдол өгөхгүй гэж болно шүү дээ, тийм тохиолдолд. За энэ бол их том чухал нөлөөтэй асуудал байгаа. За одоо бүгдээрээ цаашаа явцгаая. Гомдол ирдэг түгээмэл асуудлууд байдаг. За энэ бол яг Монголын зах зээлийн одоо тоо баримт байгаа шүү. За Монголын одоо ихэнх хэрэглэгчид доорх одоо нэг
За би тоолотын доорх 10 шалтгаанаар хамгийн их гомддог бизнесүүдэд. За номер 1. Энэ бол яг одоо дараалалаар байгаа. За номер 1. Хүргэлт үйлчилгээ түргэн хийгдэг. Номер 1. За манайх их яаруу хүмүүс байдаг шүү дээ, тэ. За үйлчилгээний саатлаас болж хэрэглэгч хохирсон. Танах ирнэ гэд би хүлээгээд дараа нь болохоор болсон чинь нэг буруу тавилга хүрээд ирдэг ч юм уу те. За энэ андуурагдах гэдэг асуудал эргээд нөгөө байгууллагууд маань хэрэглэгчийн дата захиалгын одоо энэ бүртгэлийг технологижуулаагүй, системжүүлээгүйгээс болоод хоёр ажилтан хоорондоо буруу ойлголцох, хоёр ажилтан ажиллаа буруу хүлээлцэх энэ дотоод процессын асуудлаас болж одоо гадна илэрдэг ийм шинж тэмдэг байгаа. За хэрэглэгчд ямар нэгэн ажилтнтай таагүй харьцснаас болж гомддог. За энэ нь болохоор ерөнхийдөө бол одоо бидний хүндлэл гэж яриад байгаа. Одоо яг ингээд сервис стандарт болгоод бичиг болгоход бас хэцүү. Тэгэхдээ ер нь нэг юм хүндлээгүй юм шиг харьцах. Одоо та гэж дуудах үсний чигээ дуудсан ч юм уу те. За энэ хамгийн том бас гомдол дагуулдаг асуудал. За мөн буруу мэдээлэл өгөх. За мөн эргээд дахиад хэлэхэд одоо мэдээллийн ажилтнууд маань хоорондоо уялдаагүй ажилласнаас болж энэ алдаа гардаг. За биелэх боломжгүй худал амлалт өгөх. За эргээд дахиад маркетингтайгаа магадгүй манай борлуулалтын ажилтнууд буруу харилцсан байж болно. Маркетинг дээр нь болохоор өстой 30% амьдралтай гэдэг яг борлуулалтын цэг дээр хүрээд ирсэн чинь тийм юм сонсоогүй шүү дээ. Манайх хямдрал байхгүй дээ гэж сууж яадаг тийм. За энэ за мөн тусгай хүсэлтүүдийг гүйцэтгүүлж чадаагүй. За манай Монголд бол VIP үйлчилгээ маш их байдаг тийм. Яг энтэй адилхан ер нь хүн болгонд өөрийгөө нэг юм жоохон тусгай надад харьцасаа гэсэн тийм хүсэл хүлээлттэй байдаг. Тэгэхээр эрэхт нь ядаж нэг жоох илүү саснаас нь илүү үйлчлэгийг үзүүлж авах хэрэгтэй. За ийм одоо бусдад сайхан сэтгэл орцлогоо орон ортол нь үүдэнд нь хүлээж аваад явдаг байвал гоё үстэй тий. Эсвэл одоо эмэгтэй хүн машина угаалгаад гарахт нь ядаж дугуйных нь тосных нь хэмжээг зүгээр шалгаад өгчдөг байхад л болоо. Сольж өгөх алба гэхдээ зүгээр ихчээ тосчин дагуулж ийлээ шүү гэж хэлэхэд энэ бол сайхан сэтгэл төрүүлнэ. За энэ мэтэр жоохон ч ихсэн илүү юмыг хүн хүлээж идэг. За бизнесүүд яаж ч хичээгээд дунджаар нийт одоо орж ирсэн хэрэглэгчдийн 15%-ийг одоо үнэнч хэрэглэгч болгож чадлагүй алдчихийдэг. За энэ тоог маш бага байлгах бас боломжтой. Гэхдээ та бүхэн өөрөө өөрсдийнхөө бизнесийг бодоод үзээрэй. Танд орж ирсэн 100 хүний 15 нь ахиж хизээж ирэхгүй яагаад чи нэг шалтгаанаар явж байгаа шүү. Тийм учраас та бүхэн анхааралтай одоо энэ хэрэглэгчийн үйлчлэгэн дээр анхаараарай. За харин гомдоод гарсан хэрэглэгч нар таны маркетингийн яг эсрэг сөрөг маркетинг болж зах зээл рүү ажилдаг. За энэ бол гомдол. За та бүхэнд Америкийн тоо, Монголын тоог давхар танилцуулъя. За Америкийн ерөнхийдөө дунджаар зах зээл дээр хийсэн судалгаагаар нэг гомдолтой хэрэглэгч цаашаа тухайн бизнесийг 5 хүнд муулдаг. За манай Монголын судалгаан дээр энэ манай Colbert компаниас 2014-16 оны хооронд Twitter компанид одоо дижитал зар сурчлагын төслөөр хамтарч ажиллаж байхдаа хийсэн судалгаа байдаг. За энэ дээр бол манай зах зээл дээр 12-оос 20 хүнд нэг хүн сэтгэл халамжгүй байгаагаа цаашаа зарлж танай бизнесийг сөрөг маркетинг хийж явж байдаг. Харин таалагдсан бол 5 хүнд магтдаг манай Монголын тоо. Америкт бол 12 хүнд магтдаг. За тэгэхээр би энэ дээр бас нэг жоохон гайхсан л та манайхан бас яагаад ингэж илүү их гомдлоо бусдад ярьдсан болоо тийм. Энэ талаар бас яг тайлбар хийж чадахгүй. Гэхдээ бизнес эрхлэгчдийн хувьд нэг зүйлийг маш сайн бодож байх нь та нэг хүнийг буруу үйлчлэгээ үзүүлээд алдчихж байгаа чинь нэг хүн биш шүү. Энийний цаана 12 хүн байгаа. Энийг одоо буцаж ингэж тэнцвэржүүлэхийн тулд та эргээд баг 3 хүнийг хаста гайхамшигтай үйлчлэгээ үзүүлжээж нэг балансаа барина гэсэн үг. Зах зээл дээр үйлчлэгээ одоо үзүүлж байгаа таны гаргаж байгаа таны сэтгэгдлийн талаарх ярьж байна. За үр дүнтэй харилцааны алтан дүрмийг яг базаад хэлвэл юу юм бэ гэхээр сонсох, сэтгэлээсээ хандах, шийдлийг гартаа авах гэсэн ийм 3 юм байна. Тийм учраас хэрэглэгчийн үйлчлэгээний ажилтнууд үүнийг санах хэрэгтэй. За үүн дээр нэмээд яаж хүнд бас эрг сэтгэл төрүүлдэг вэ? Алтан 3 дүрм юу байна вэ гэвэл хүндэтгэлтэй харьцах,
ийдэг байх. За тэгээд маш их тусч байх. За энэ 3 баамаа. За дараах зөвлөгөөнүүдийг мөрдлөг болгож ажиллаарай хэмээн одоо та бүхэнд нэлээд хэдэн зөвлөгөөнүүдийг одоо жагсаалтыг хэлье. За үйлчлэгээний ажилтнууд маань асуудлыг хэрэглэгчийн нүдээр харахыг хичээх хэрэгтэй гэсэн үг нэгдүгээр. Энэ хүний оронд байсан бол би яах вэ? Энэ хүн яагаад уурлаад байгаа юм болоо? Цаана ямар шалтгаан болоо гэдгийг жоохон илүү бодож явах хэрэгтэй. За мөн инээмсэглэл маш чухал. Мэдээж үйлчлэгээний ажилтнууд бол ингээд ууртай хүмүүстэй дараалал харьцуул хэцүү л дээ. Гэхдээ ядаж баг зэргийн инээмсэглэлийг ч гэсэн гаргаад сурах хэрэгтэй. Энэ дэр бол өөр техникүүд бас байдаг тийм. За эхлээд асуудал гардаг. Тэгэхээр маш олон үйлчлэгээний ажилтнууд сандардаг. Сандарснаасаа болоод буруу юм хэлдэг, буруу шийдэл гаргадаг. Тэгэхээр хамгийн түрүүнд хийх алхам нь юу гэхээр асуудлыг сонссон бол зөрөө тайвшрах хэрэгтэй. Өөрөө тайвшрах хэрэгтэй. За тэгээд тайван хүлээж авч жагаад асуудлыг гартаа авна гэсэн үг. За мөн ярианы темп гэдэг зүйл маш чухал. За тэгэхээр ер нь хамгийн амархан арга юу байдаг вэ гэхээр өөртөөгөө харилцаж байгаа хүний ярианы темптэй төстөө тэгтээ жоох удаанаар ярихад танд яг зөв ярианы темп тогтдог. За энэ үед та илүү одоо тухайн яриаг илүү гартаа авч байна гэсэн үг. За санаа зовниж бууга заавал илэрхийлэх хэрэгтэй. Өө тийм үү яана ихчээ. Яа танд айгүй хэцүү байгаа хаа гэдэг ч юм уу. Миний санаа бас адилхан зовж ийн гэдэг хүнд хэлэх хэрэгтэй. За бухимдалтай хүнтэй ярихдаа би таны тал шүү гэдгээ хэлэх хэрэгтэй. Ер нь маш олон бизнесүүдэд бухимдалтай хүн орж ирэхээр илүү нэг өөрийгөө хамгаалах талаас хамгийн түрүүнд хандлагатай ярьж эхэлдэг. Тийм биш. Тийм үү ихчээ. За ёстой харин тийм ээ. Хоёулаа адилхан юм биш үү? Би бас яг тэгдэг байхгүй юу? Таныг ёстой ойлгож юм гээд битүү нэг баг гэдгээ хэлэх хэрэгтэй. За хэрэглэгчийг хувь хүнийхэн зүгээс гаргаж байгаа бухимдлыг аль болох тоохгүй өрхөхийг хичээх хэрэгтэй. Тэгэхээр маш олон хүмүүс зөвхөн гомдлоосоо гадна бас хувь хүний зан араншин илүү их оруулж харьцдаг. Тийм учраас жоохон ууртаа болвол илүү ашигчиж ярьдаг ч юм уу те. За ийм асуудал одоо сервис дээр маш их гардаг. За түүнийг нь аль болох тоохгүй байгаараа. За ярианы гол асуудалд анхаарлаа чиглүүлж байн гол асуудал руугаа яриаг чиглүүлж сурах хэрэгтэй. За маш олон хүмүүс нэг асуудал ярьж орж ирээд тэгээ үр хөвгтөө яриад ингээд 3 үе яриад маш олон тэгээд компанид ямар ч хамаагүй асуудлуудыг одоо мэдээллийн ажилтны толгой дээр тогтдог. За тийм учраас за ихчээ таны асуудал бол яг үнэхээр утасны чинь дийлэх цагаарсан юм байна шүү дээ. Хоёлоо энэ дийлэгцээ ярья гэдэг яриаг аль болох соёлтойгоор одоо удирдах явах хэрэгтэй. За хэрэглэгч заримдаа зүгээр л бухимдлаа гаргах хэрэгтэй байдаг. Тийм учраас заримдаа хэрэглэгчийг зүгээр л сонсох хэрэгтэй. Хүн зарим нэг зүйлийг ямар ч тасалдахгүйгээр ярихыг хүсдэг. Тийм учраас хүнийг яг тийм үед нь битээ яриаг нь таслаарай. Энэ бас их одоо хэрүүл үүсгдэг их том шалтгаан байдаг тийм. Мөн хэрэглэгчдэд хязгаарч бухимдалтай байх үед нь тайвшир гэж хэлж болохгүй. Хүнийг хүчээр тайвшруулна гэдэг зүйл байдаггүй. За тийм учраас та нэг бол сонсоод, ойлгоод, сайхан туслаад тайвшруулна. Үгүй бол одоо ерөөсөө тайвшин тайвшрал нь тэр цагийг хүлээгээд дугаах хэрэгтэй гэсэн. За тийм болохоор та одоо 50 байж гэх үү? Та одоо энэ орилгоо болд гэх үү гэдэг нэг иймэрхүү яриануд гардаг тийм. За тэгж болдгүй юм байна. За хүн заримдаа ерөөсөө бусдад өөрийнхөө үзэл бодлыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж байдаг. Тийм учраас тэр хүний бухимдалтай зүйлийг нь шийдэж чадахгүйсэн ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Яалтчгүй таны зөв юм байна гэхчээ тийм байна. Яалтчгүй таны хэлээд байгаа бол үнэн ахаа гэдэг ч юм уу. Ингээд хүнтэй санал нийлж байгаа хэлэх хэрэгтэй. За ярилцаж байхдаа мөн за ойлголоо тийм шүү гэд ингээд хүнд ойлгож байгаа тантай хамт ингээд би ингээд ойлгоо явж байгаа шүү гэдгийг илэрхийлсэн одоо жижигхэн одоо сэжүүрүүдийг байнга өгж явах хэрэгтэй. За зарим нэг үйлчлэгээний ажилтнууд бол одоо ингээд баахан юм хэлсний дараа ингээд заа гэж хэлэхгүйгээр цаашгаа яваад өгдөг тийм. За энэ бол бас их харилцааны том доголдол юм байна. За мөн хэрэглэгчдэд бүх асуудлаа ярьсныхан дараа үргэлжлүүлэн асуудлаа ярихыг санал болгох хэрэгтэй. Энэ бол хүнийг маш аз жаргалтай болгодог одоо үйлдэл байгаа. Тэгэхээр за ойлголоо ахаа тийм байна нэрэ. Танд өөр асуудал байгаа юу? Та ер нь танд өөр санаа зовж байгаа юм байна уу? Манай зүгээс өөр яаж тусламаар байна гэд дахиад хүнээр юм яриулах хэрэгтэй. За маш олон үйлчлэгээний одоо чанга стандарттай компаниудад иймэрхүү зүйл байдаг. Одоо би та бүхэнд иймэрхүү зүйлийг оруулж өгвөл яасан бэ гэдэг саналуудыг би бас та бүхэнд одоо тавих гэж байна. За нэгдүгээр энэ бол 15-6 зүйл байгаа. Маш олон байгууллагууд бүр яг кодчлоод үйлчлэгээний стандарттай нэвтрүүлсэн байт юм аа. За нэгдүгээр хоолойны өнгө зүв байх ёстой.
Буюу нөгөө түрүүний хэлжсэн өөрийнх нь ярьж байгаа өнгнөөс жоохон доогуур, ярьж байгаа темпээс нь жоохон доогуур байхад болно. За зарим том компаниуд бол call center дээр яг энэ утсан харилцаан дээр 7 хоног болгон 3 хоног болгон аудит хийдэг. За энэ аудитын одоо үр дүнд мэдээллийн ажилтныхаа хүнтэй ярьж байгаа минутад хэдэн үг хэрэглэж байгааг нь хүртэл тоолдог. За англи хэл дээр бол ярианы хэмнэл минутад 140 үг байхыг бол айгүй стандарт гоё юм одоо ажил хэрэгч ярианы одоо темп гэж тооцдог юм байна. За зарим хэрэглэгчид маань бүтээгдэхүүн үйлчлэгээний талаар маш өргөн мэдлэгтэй орж ирдэг. Тийм болохоор хүмүүсийг манай талаар юу мэдж байна вэ гэдгийг тандалахгүйгээр мэддэг юм бас маш их ярихыг үйлчлэгээний стандартад бол хориглодог. Тэгэхээр хүний мэддэг юмыг өөдөөс нь яриад тахаар бас нэг жоохон басж байгаа юм шиг тийм мэдрэмжийг хүн төрүүлт юм байна. За хүнийг хүлээлгэсэн бол секунд байна уу, минут байна уу, цаг байна уу хамаагүй хүн чамайг хүлээсэн бол заавал хүлээлгэсэнд уучлаарай. Та ингээд төвчээртэй хүлээж ирсэнд их баярлалаа гэд хүний хүлээсэн цаг хугацааг заавал үнэлж талархал илэрхийлэх ёстой. За асуудлыг маш түргэн ойлгоод хүнд боломжит шийдлүүдийг заавал танилцуулах ёстой. За би наадах чинь нэг судлаад эргээд холбогдъё. Эсвэл за наад асуудлыг чинь би менежерээсээ асууя гэд ингээд нэг юм яах гэж байгааг нь мэддэхгүй хүнийг юусаа хайж болохгүй. За ахаа нэг ийм 3 сонголт байна. Би менежертэйгээ яриад нэг ийм 2 боломж байгаа юм шиг байна. Миний зүгээс хийж чадах юм энэ 2 байна. Та хэрвээ өөрөө ингэж үзэх юм бол манай үйлчлэгээний дээр бас ийм боломж байна. Ер нь нэг ийм 5 одоо шийдлийг хоёулаа эргэлхийлээд үзье. Аль боломжтойгоор нь би танд шийдэл гаргаж өгье гэдэг. Боломжийг дэлгэрэнгүй танилцуулах энэ их чухал зүйл. За мөн мэдээллийн ажилтнууд дандаа тэмдэглэл хөтлөж явах хэрэгтэй. За маш олон компаниуд бол өөрийн call center-ийн системээ дотоод одоо захиалга авах систем, борлуулалтын систем, одоо дотоод нөөцийн удирдлагын систем гэх мэт бусад IT-ийн системүүдтэйгээ холбож ажиллаулдаг учраас ихэнх мэдээллийн ажилтнууд бол уцаар ярьж явах хоорондоо, хүнтэй ярьж явах хоорондоо компьютер дээр хурдан хугацааны тэмдэглэгээ хөтлөх чадвартай байх хэрэгтэй. Үгүй бол цаасан дээр тэмдэглэгээ заавал хөтлөж явах хэрэгтэй гэсэн үг. За хэрэглэгчид бол нэг ажилтнанд баахан асуудлаа ярьсны дараа дахиад нэг хүнд дахин нөгөөдгөө тайлбарлах их дургүй байдаг. Тийм учраас аль болох асуудлыг нэг цэг дээр шийддэг байх ёстой. Хэрвээ өөр цэг рүү шилжүүлэх шаардлагатай тохиолдолд нөгөө хоёр дахь ажилтнандаа эхний харилцсан хүн маань хэрэглэгчийн бүх асуудлыг товчхон танилцуулаад харилцагчийг дахин одоо бүх юмаа нуршихаас одоо сэргийлж өмнөөс нь бүх ажлыг хийж өгөөд болж өгвөл бүр одоо лангуун дээр бол бүр бичлэн дараагийн хүндээ очиж танилцуулахыг одоо шаарддаг. Мөн одоо дуудлага цаашаа форвард хийгээд өөр хүн рүү дуудлага шилжүүлэх гэж байгаа болвол та түр хүлээж байгаарай гэд нөгөө ажилтнаа за ийм хүн тантай холбогдсон шүү одоо ингээд холбох өгч шүү гэдгээ хангалттай мэдээлэл өгсөний дараа форвард хийж холбож өгөх ёстой. За энэ их стандартын чухал зүйл. За хэрэглэгчийг утсан дээр хүлээлгэх гэдэг асуудал байдаг. За олон том компаниудын хувьд ялангуяа барууны бизнесүүдийн хувьд бол хүнийг стандарт хүлээлгэх цаг нь 20-30 секунд байдаг. Өөрөөр хэлбэл та тухайн хүний асуудлыг утсан дээр шийдэж өгч байхдаа бүтэн ингээд 3-4 минутын асуудал байсан ч гэсэн 20-30 секунд тутамд эргэж холбогдоод мэдээлэл явцын мэдээллийг өгөх ёстой. За сайн байна уу? Таны асуудлыг яг одоо шийдээ явж байна. Тэгээ санхүү руу дахиад нэг орчоод ирээ. Ахаа түр уцаа барьж байгаарай. 20-30 секунд тутамд эргэн холбогдох ёстой. За ингэж эргэн холбогдох болгондоо хүлээж агаад баярлалаа, уцаа барьж агаад баярлалаа, хүлээлгэсэнд уучлаарай. Эдгээр үгнүүдийг хэлнэ. За дараагийн зүйл нь болохоор хэрэглэгч нар одоо нөгөө харилцажсэн ажилтнтайгаа дахин харилцахыг хүсдэг. Одоо жишээ нь билетийн кассан дээр очиод онгоцны билет захиалгаж байгаа бол нөгөө би намууна дээр уг нь билетээ хартын намууна хаана гэж очдөг. За тэгэнгүүт нь энэ чинь номын сууж идэг. За энэ үед мэдхгүй намууна гараа хийсэн шүү дээ гэдэг ч юм уу нэг тийм хэрэглэгчийг нэг юм тоохгүй гарцсан юм шиг шалтгаануудыг заримдаа мэдээллийн ажилтнууд би энийхэн талаар санаандгүй ярьдаг. За тэгэхээр энэ дээр үг хэлээ ямар байх хэрэгтэй вэ гэхээр манай намууна уулзалтанд гарцсан одоо захирлын нэг тусгай уулзалтанд байгаамаа нэг конференц дээр байгаа дотоод сургалттай байгаамаа гэх мэтчлэн одоо нөгөө хэрэглэгчийн тэр харилцахыг хүсэж байгаа ажилтныг арай хүндэтгэлтэй шалтгаанаар завгүй байгаа шүү гэдгийг хэлдэг байх хэрэгтэй. За энэ бол багийн тоглолтын их том одоо арга гэсэн үг. За үйлчлэгээний ажилтнтай холбогдохын өмнө үйлчлэгээний ажилтан өөр ажилтнтай хэрэглэгчийг холбохын өмнө заавал зөвшөөрлийг авах хэрэгтэй. За заримдаа манайхан иймэрхүү зүйлүүд ажиглагддаг. За уцаа барьж байгаарай
Гингүүтээ нэг мэдсэн чинь шал өөрхөн утас авсан. Байна уу? Та ямар хэрэгээр холбогдож байгаа вэ гэд ингээ ороод ирдэг. За тэгэхээр хүнийг өөр хүнтэй яриулах гэж байгаа бол заавал өмнө за таныг би одоо нягтлантайгаа холбох байгаа шүү. Та энэ санхүүгийн асуудлыг манай нягтлантай ярилцчих болох байхаа. За тэгвэл би танд ингээд энэ хүн маань яг шийдэж өгдөг хүн байгаамаа тантай холбож өгье гэж зөвшөөрлийг авах хэрэгтэй. За ярьсан гол асуудлаа багцлан эргэж ярих гэдэг энэ бас ямар ч колл центр утасны харилцаа одоо утасны мэдээллийн үйлчилгээ сайтай компаниудын одоо хамгийн том үйлчилгээний стандартын нэг одоо заалт байдаг. За энэ нь болохоор маш олон хүмүүс зөндөө олон юм ярьж байгаа нөгөөх нэг утас авсан хүн тэмдэглэгээ хийгээгүй байж таарад за гэд ойлгоцсон юм шиг хоёр тал буцаа тавьдаг. За тэгэхээр хамгийн том одоо буруу ойлголцол юунаас үүсдэг вэ гэхээр ярьсан юмаа иргэн нягтлж базж яриаг үгс болдог. За тэгэхээр мэдээллийн ажилтан бол хүнтэй ярьж дуусныхаа дараа окей яхаа за та ийм хэмжээтэй тийм пиццаг ийм хаягн дээр ингэж аавна тэгсэн юм байна зөв үү гэд дахин нэг нягтлах хэрэгтэй. За мөн хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэхдээ дараах ганц хоёрхон зүйлийг та бүхэнд санал болгоё. Мэдээллийн ажилтнууд маань санаж явах хэрэгтэй. За сэтгэл хангалуун байгаа эсхийг хүнээс юу н лавлж явах хэрэгтэй. Хүн өөрийгөө заримдаа ингээд сэтгэл хангалуун байгаа юм үгүйч мэдэхгүй байх утсаар ярьж байгаа л уцаа тавьдаг. Тийм учраас хүнд ингээд эрэг сэтгэгдэлтэй хаалгаар гаргахын тулд яг нэг та сайхан амраарай гоё байсан шүү гэд гаргадагтай адилхан уцаар ярьж дуусныхаа дараа та хангалттай мэдээлэл авч чадсан уу? Та манай үйлчлэгийн сэтгэл хангалуун байна уу? Би танд өөр яаж тусалж болох вэ? Та ингээд одоо таны ажил одоо өөр ямар ч асуудалгүй үедээ гэх мэтэр яг сэтгэл хангалуун байгааг нь баталгаажуулсан яриаг заавал хийх хэрэгтэй гэсэн үг. За манай сургалт ерөөхдөө нэлээд өндөрлөх тал руугаа болж эхэлж байна. Та бүхэнд зарим нэг асуулт байвал бүгдээрээ лайв явж байгаа учраас манай эдитер Icon CGM-ийн маань эдитер намайг өнөөдөр дэмжиж ажиллаж байна. Тийм учраас та бүхэн бас асуултууд байвал явуулаарай. За хэрэглэгчийн үйлчилгээний албаны ажилтнуудын одоо хамгийн их гаргадаг алдаанууд энэ алдаануудыг гаргахаас сэрэмжилж ямар алхмуудыг хийж болох вэ гэхээр иймэрхүү зүйлүүд байна. За мэдээж цагаа барьдаг, ээлжээ сайн солилцдог буюу ээлж солилцохдоо ийм болсон гэдгээ сайн биеиндээ мэдээлдэг байх хэрэгтэй. Гол нь мөн хэрэглэгч нарт хэлсэн амандаа хүрдэг, багаараа хүрдэг байх хэрэгтэй. За хэрэглэгчийн төлөө аль болох боломжит бүх шийдлүүдийг шавхдаг байх хэрэгтэй. За зарим нэг хүмүүс ингээд жоохон зүтгүүл болчихгүйсэн юм уу гэмээр газар ингээд хэрэглэгчний төлөө нэг хангалттай гүгээг үсээ болоод нөгөө хүн хаалгаар гараа явдаг. Тэгээ орлогогүй хоцордог ийм тохиолдол их байдаг тийм. За мөн хамтран ажиллагчтай их бодож харьцаж явах хэрэгтэй. Одоо би ингээд энэ мэдээллийг зөв өгөхгүй бол энэ хүн эвгүй байдалд ороод ингүүл яах вэ тийм. Тэгэхээр бусдыгаа бас их бодож харьцдаг байх хэрэгтэй. За мөн хүнтэй харьцаж байхдаа өөрийнхөө нэрийг танилцуулаад илүү бас байгууллага төлөөлж байгаа хэдий ч бас хувь хүний харилцаанд орж байгаа учраас илүү одоо нөгөө за намаа гэдэг шүү та эрэхтэй дараа над дээр билетээ бичүүлээрэй гэдэг юм илүү тийм бас хувийн төрлийн мэдээллүүдээ өгөх нь бас хэрэгтэй байдаг. За хэрэглэгчтэй харьцдаг хүмүүсийн амнаасаа гаргаж болохгүй үгнүүд гэд байдаг. За маш олон компани үйлчилгээний стандарт дээр манай компани ажилчид энэ үгнүүдийг хэлхийг хориглоно гэсэн юм хориглосон үгийн жагсаалттай байдаг. За энэ жагсаалтанд жишээ нь юу орж болох вэ гэдэг талаар та бүхэнд бас санаа өгье. За үгүй болохгүй боломжгүй гэдэг үг. Би мэдэхгүй байна гэдэг үг. За энэ асуудал миний хариуцсан ажил биш ээ гэдэг үг. Манай хэлтэс энэ асуудлыг хариуцдаггүй гэдэг үг. Тийм ээ, таны зөв муухай юм боллоо гэдэг үг. Энэ гэхдээ уг нь болох юм шиг санагдаж байгаа. Гэхдээ болохгүй. Яагаад тэгэхээр маш олон бизнесүүд харин тийм ээ, муухай юм боллоо гэчээд тэгээ яах юм? Шийдлээ санал болгохгүй зүрүүд. За би яг нэг сантимаа нэг ресторан сууж исэн чинь миний хоол андуурагдаж ирээд хоол ингээ андуурсан биш гэсэн чинь харин тийм ээ ахаа ингээд одоо ингээд харин андуурчих гэдэг ч аахгүй. Тэгээ одоо би яах вэ те? Би хохирчлоо шүү дээ. Тэгээ энийг шийдэж өгөхгүйгээр ингээд за харин тийм муухай юм боллоо гэж шууд хайдаг. Энэ айгу олон бизнесүүдийн гаргадаг алдаа байдаг. За хүнд шууд та тайвшир гэж хэлэх. Би яг одоо завгүй байна гэж хэлэх. За үнэхээр завгүй гэж болно. Гэхдээ хүнд арай өөрөөр нэг би тантай удахгүй эргээд холбогдъё. Та түр хүлээж байгаараа би тантай үргэлжлүүлэн ярилцах болно ч гэдэг юм уу. Арай өөрөөр хэлэх хэрэгтэй. За би яг одоо завгүй байна да. Та дараа асуучих уу ч юм уу. Тийм үг бас сонсогддог. За та эргээд залгачих уу манайх уу гэдэг үг маш одоо муу үг.
одоо муухай үг байгаа. Тэгэхээр хүн танахаас юм худалдаж авах гээд танаад мөнгө өгөх гээд ирж яхад яахаараа тэр хүн дахиж өөрийнхөө нэгжиг өрн байранд танах руу залах ёстой юм бэ? Танай байгууллага колл центрийн систем дээр тэр хүний дугаарыг бүртгэж аваад энэ хүнтэй хангалттай ярилцаагүй бол ажилтнуудтай нь өнөөдөр байна уу маргааш ч үнэ хамаагүй та нарт эргэж залгадаг байх ёстой. За тийм учраас эргээд залах нь биш би эргээд ярья гэдэг байх хэрэгтэй. За миний буруу биш гэдэг үг их гардаг. За наадах чи өстой би наадах чи хариуцж мэдгүй одоо үг хэлсэн бол доо энэ төр гэдэг нэг тийм юм сонсогчдаг. За тэгэхээр ер нь бол энд хэн буруутайг тогтоохоос илүү ер нь гол нь тэр хүний асуудлыг л бүгдээрээ шийдэх гээд байгаа шүү дээ. Тийм учраас бурууг хайхаас өмнө тийм үү таны асуудал юм байгаа мó алив шийдээд үгүй гэдэг хандлагатай байх хэрэгтэй. За дараагийн үг нь болохоор та манай ахлах ажилтнтай ярьчих уу? Эсвэл наа чи менежертэй л ярьдаг юм байна да гэж хайдаг. За энэ өстой болохгүй үг байгаа. Тэгэхээр тэр хүний асуудал бол чиний асуудал шүү дээ. Мэдээллийн ажилтны асуудал. Тийм учраас өмнөөс нь гүгээд алив би менежертэй яриатай. Би менежерээсээ асуугаат. Ахлах ажилтан руу би ороод гараад ирье гэд өөрөө өмнөөс нь гүөх ёстой. За танд хэдийгээр хэрэгтэй вэ? Танд одоо хизээ яг одоо хүргэлтээ хийх үү ч юм уу тийм хүнээс бас хизээ хэрэгтэй вэ гэдэг цагийг асуух. Энэ бас их яг бүдүүлэг харилцаа гэхээсээ илүү энэ маань илүү хүнд боломжгүй амлалтуудыг өгөх, буруу одоо ойлголтыг төрүүлэх юм төрөгдөл үүсгдэг юм үг байдаг. За тэгэхээр ихэнх хэрэглэгчид маань цаг хугацааны баримжаа маш муутай байдаг. Ягаад гэвэл танай байгууллагт одоо захиалсан хугацаа хэдэн өдрийн дотор гардыг, хоол нь хэр удажж гардыг, танай байгууллагын дотоод үйл ажиллагааг хэрэглэгч нар ихэнхдээ мэддэггүй учраас өөрийнхөө санаанд орсон тоо гэлдэг. Тийм учраас аль болох цаг хугацаатай холбоотой юмн дээр танай байгууллага төрүүлж өөрөө цагаа хилдэг байх хэрэгтэй. Ахаа танд хэдийгээр хэрэгтэй байгаа гэхээсээ илүү за манайх бол хурднаараа тэдэд гардаг жоох бодвол ингэдэг уг нь бол яг вэ өнөөдөр бол тэдэс тэдэн цагийн хооронд гарчих юм шиг байна. Ийм боломжууд байна ахаа гэд цагаа танах төрүүлж мэдээлдэг байх хэрэгтэй. За мөн мэдээллийн ажилтнууд ямар нэгэн зүйл болохоо болоод ирэхээр асуудал үүсээд ирэхээр их хэрэглэгч нарын сонсох дургу тийм баг тэднийг доромжилж байгаа юм шиг тийм сонин сонсогддог шалтгаануудыг хилдэг. За энэ бас манай Монголын зах зээлийн одоо тоо баримтууд байгаа. За тэгэхээр дараах 5 үгийг мэдээллийн ажилтнууд маань хизэж битгий хэлж байгаарай. За нэгт нь системийн алдаа гарсан байна. За хүмүүст бол яг үндэ танаа дотор юу систем байгаа хинт ч падгүй. Үнэн голоосоо гарсан байсан ч битгий юм үг хэлж байгаарай. Системийн алдаа гарсан. За хоёрт нь манай ажилтан буруу мэдээлэл өгсөн юм байх та. За тэгэхээр ажилтан хоорондоо би энэ рүүгээ буруу ачиж байгаа юм шиг ер нь ийм хандлагыг хизээж гаргаж болохгүй. Чи бол байгууллага, тэр хүн бол байгууллага шүү дээ. Тэгэхээр баг болж ажиллах нь чухал. За хууль журам нь тийм байдаг юм аа гэдэг үг байдаг. Тэгэхээр яг энэ яагаад ийм хууль байдгийг үнэхээр хууль журам тийм байж болно шүү дээ. Тэгэхээр одоо та манай ресторанаас гарч ирэхгүй 12 цаг болж байна. Одоо манайхаа ингээд алкоголоор үйлчлэхгүй те арх өгөхгүй хууль нь юм байд юм аа нэгний өдөр болсон те. Тэгэхээр магадгүй тэр хүн үнэхээр хуулийг нь мэддэггүй гэж болно шүү. Тийм болохоор тийм хууль журам нь тийм юм гэдэг ерөнхий хариултыг битгий өгж байгаараа аль болох мэдгүй бол үнэхээр тэрийг тайлбарлаж байгаараа. За угаасаа ерөнхийдөө ийм байдаг юм та. Ер нь дандаа хүмүүс тэгдэг штеп энэ төр гэж харцдаг. Тэгэхээр хүмүүс хизээч өөрийгөө нэг юм олон нийтийн нэг хэсэг нэг юм олныг дагах ёстой гэж боддгоо. Ялангуяа манай Монголын хэрэглэгч нар бол аль болох өөрийгөө илүү тийм онцгой бусдаас арай өөр тийм үйлчлэг авахыг хүсэж байдаг. Тийм болохоор за ер нь хүмүүс л тэгдэм да та наатахад өмсчихгүй юу өнтер гэдэг үг байж болохгүй. За гэдэг үг ерөөсөө байж болохгүй. За хэрэглэгчдээс яаж одоо илүү соёлтойгоор бас нэг хитрхи доошоо орчихгүйгээр тэгтээ яг нэг юм дипломат төвшөнд уучлалтгүй байх вэ. За энэ хэдэн үгнүүд байна. За ийм асуудал үүсэнд уучлаарай. Өөрөөр хэлбэл би шууд намайг уучлаарай гэхээс илүү энэ асуудал байгаад уучлаарай. Илүү асуудал руугаа анхаарлыг хандуулж байна. За ийм чирэгдэл гарч байгаад биднийг уучлаарай. Яг ингээд амар том асуудал биш байсан ч гэсэн хүн ууралсан болвол эн чинь том асуудал биш юм. Ерөөхдөө баг зэргийн чирэгдэл гэдэг маягтай үгийн сонголтоо бас зүг их хэрэгтэй болов. За дараагийнх нь болохоор одоо намайг уучлаарай. Тэгээ шууд араас нь би танд яаж туслах вэ? Тэгэхээр илүү би танд туслах гэж байгаа хүн шүү дээ гэдэг одоо цариг та одоо дүр төрхийг та өөрөө бүтээх хэрэгтэй гэсэн үг. За манай сургалтын маань сүүлийн хэсэг болох одоо мэдээллийн ажилтнууд маань маш олуулан ажилладаг, олон салбар дээр ажилладаг. Одоо жишээ нь манай Colpro компани нэгэн одоо жишээг хэлэхэд манай хэрэглэгчтэй нэг бод даатгал компани 7-8 салбартай салбар болгон дээр нь ингээд 10 хүн, зарим дээр нь 8 хүн ингээд олон хүн ажилладаг. Энэ хүн бүгдээрээ хэрэглэгч нарын зүгээс харуул
нэг л утасны дугаар дээр нэг л байгууллага цаана байгаа. Тийм учраас яаж бүгдээрээ хамтдаа нэг байгууллагыг бүтээж нэг нүүр царайг бүтээж ажиллах вэ? За энэ дэр нэг баг зэрэг мэдээлэл өгье. За хүчтэй багийн хамгийн гол зүйл нь бол нэгдсэн алсын хараа байдаг. Тэгэхээр мэдээллийн ажилтнууд маань үе дотроо хуралдаад бидний ер нь алсын хараа юу юм? Ямар хэмжээний супер стандарттай одоо байгууллагыг бүтээх гээд байгаа гэдэг тэр стандартаа ер нь дундаа ярилцж явах хэрэгтэй. За энэ их чухал. За дараа нь гишүүд маань одоо харж байгаа бол багийн гишүүд маань маш олон төрлийн чадвар мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр санхүүгийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Одоо нөгөө яг л борлуулалтын үйл явцыг удирдах яваа учраас мөн маркетингтайгаа холбогдож ажилладаг учраас мэдээлэлтэй байх хэрэгтэй. Үнэхээр эн чинь яг ингээл техник засварын газар нь энд байж болно шүү дээ. Техникийн үйлчлэгээ байж болно. Тэгэхээр хэдийгээр ресепшн дээр үйлчилж байгаа ч гэсэн техникийн маш өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэх мэтээр ер нь мэдээллийн ажилтнууд бүх функцийг базаж ажилладаг учраас дотроо ийм кросс сургалтууд гэж ярьдаг. Алба нэгжүүдийн хоорондох бие бинийгээ сурах үйл ажиллагаа маш идэвхтэй байх хэрэгтэй. Тэгвэл их хүчтэй байдаг. За дараагийнх нь багийн гишүүд бие биендээ маш талархалтай ханддаг байх хэрэгтэй. Мэдээллийн ажилтан гэдэг бол хүнтэй харьцдаг, маш олон төрлийн зан төлөвтэй, олон төрлийн одоо нөхцөл байдал дээр байгаа хүнтэй харьцдаг учраас маш их стрессийг авдаг. Тийм учраас ер нь байгууллагууд маань амралтын цагийн стандарт гэж байдаг. За та бүхэн санал болгох амралтын цагийн стандарт нь гэвэл хүнтэй харьцдаг хүмүүс маань 90 минут тутамд 10 минутын хамгийн багтаа яг 100% амралтыг авдаг байх хэрэгтэй. Мөн 20 минут тутамд ямар нэгэн байдлаар суудлаасаа босдог байх хэрэгтэй. Ядаж нэг 30 секунд суудлаасаа босоод нурууныхаа чилийг гаргадаг ч юм уу. За энэ бас хүнд их тусалдаг. Яг тэр хүн суугаа байдал 20 минутаас илүү хугацаанд орохоор хүний тархилуу ирж байгаа цусан хангамж ерөнхийдөө 50-аас илүү хувиар багасдаг. За тийм учраас байн босчих хэрэгтэй. За дараагийн маань санал болгох зүйл нь ажилчид бие биендээ байнга талархалтай хандж явах хэрэгтэй. Ер нь хүнд талархалтай хандна гэдэг бол хүнийг аз жаргалтай байлгахын хамгийн одоо том түлхцүүдийн нэг байдаг. Тийм учраас одоо юу гэдэг чинь мэдээллийн ажилтнууд бие биендээ уцаа шилжүүлэхдээ за баярлалаа эсвэл одоо наацаасаа аваад өгөөч гэхдээ хүртэл баярлалаа. Тэгэхээр бие биендээ баярлалаа гэж хэлдэг соёлыг мэдээллийн одоо албан сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. За дараагийнх нь бол ер нь нэг ийм ойлголт байдаг. Маш олон хүний хувьд хүн өөртөө арчаатай ханддаггүй хүн яаж бусдад арчаатай хандах юм бэ гэдэг ойлголт байдаг. Тэгэхээр мэдээллийн ажилтнууд ерөнхийдөө ярианы үгээр ярил цэмбэр байх хэрэгтэй. Хүн өөртөө айгүй арчаатай харагдах хэрэгтэй гэсэн. За тэгэхээр мэдээллийн ажилтнууд маань одоо юу гэдэг энэ заавал одоо тэгэл амар фитнест яваал мундаг гоё харагдах албатай гэсэн үг биш. Одоо хамгийн наад зах нь хэлэхэд зүгээр л гоё цэвэрхэн зэгцтэй харагдах хэрэгтэй гэсэн үг. Тэгжээж ер нь энэ хүн надад сайн тусалж чадах юм байна гэдэг мэдрэмжийг хэрэглэгч нар авдаг гэсэн үг. За тэгэхээр би эрүүл мэндэд маш сайн анхаарч явах хэрэгтэй. За тэгээд хамгийн сүүлд нь нэг зүйлийг сануулan хэлэхэд мэдээллийн ажилтнууд маань байгууллагын энэ их хөрөнгө мөнгийг яг нүүрээрээ авч үлддэг ажилтнууд байгаа. Тийм учраас үнэнч хэрэглэгчид гэдэг зүйл ямар чухал юм бэ гэдэг талаар ганц зүйлийг хэлье. За энэ бол Америк нэгдсэн улсын зах зээлийн тоо баримт байгаа. Альва компани дээр үйлчилгээний ажилтан таагүй харилцсан тохиолдолд ирсэн 10 хүн тутмын нэг нь ахиж тэр брэндэд хизээч хандаж сонирхооргүйгээр гомддог. Тэгэхээр та 10 хүнтэй харилцахдаа би нэг хүний гомдоосон билүү гэдгээ байнга бодож явах хэрэгтэй. За энэ бол маш чухал. За тэгээд маш олон бизнесүүдийн хувьд үнэн хэрэглэгчид буюу давтан хэрэглэгчдээс орж ирж байгаа орлого гэдэг бол хамгийн том орлогын том хэмжээ байдаг. Одоо чинь рестораны бизнесүүдэд бол бараг 80% нь орлого нь давтан үйлчлүүлэгч нараасаа орж ирж идэг. Тэгэхээр 20% үйлчлүүлэгч нар нь дандаа шинэ хүмүүс байна гэсэн үг. Тийм учраас хүнийг ингэж өөртөө байгууллагатай татаж сайн ингэж үнэнч харилцаатай болгох нь ер нь тухайн бизнесийн урт удаан хугацаанд санхүүгийн доктортой байдлаа хадгалах хамгийн том үндэс нь бол тийм аа. За тэгээд мөн яг санхүүгийн утгаар нь ярих юм бол нэгж хэрэглэгч нар маань шинэ хэрэглэгчийг татах зардал маань үнэнч хэрэглэгчийг дахин оруулах зардлаасаа 5 дахин өндөр зардалтай байдаг. За тийм учраас байгаа хэрэглэгчтэй сайхан үйлчлэх нь танай байгууллага маркетингийн зардлыг чинь 5 дахин хэмнэх шүү гэдгийг та бүхэнд сануулж хэлэх гэсэн юм аа. За тэгээд өнөөдрийн сургалт маань үүгээр өндөрлж байна. Colpro компани маань бол хэрэглэгчийн үйлчлэгээний талаар байгууллагуудад технологийн
одоо том гарцуудыг өгдөг ийм харилцаа холбооны компани байгаа. Та бүхэн манай талаар мэдээлэл авахыг хүсвэл CallPro-ыг имэн эсвэл 707070 гэсэн утсаар бидэнтэй шууд харилцаж мэдээлэл авч болно. За тэгээд бүгдээрээ сургалтын төгсгөлд асуултууд ирсэн бол баг зэрэг асуултууд хариулъя те. За. Чи надад шууд сонгоод асуух юм уу? Тэгвэл амар шүү те. Харилцагчийн бодлого биш чадвархан нөлөө найрамд шүү. За, харилцагчийн дуудлагыг харилцагчийн дуудлагыг бичиж хадгалах тохиолдол бол байдаг. Үүн дээр бол нэгдүгээр харилцагчдаа мэдгдсэн байх ёстой. Таны дуудлагыг одоо ингээд чанар сайжруулалтын үүднээс бичиж байгаа шүү гэдгийг хэлсэн байх ёстой байдаг. Гэхдээ энэ дээр бол нэг айхтар том хуулийн асуудал байдаг гэж бодохгүй байна. Хамгийн гол нь мэдээж энэ нууцлал гэдэг зүйл байгаа шүү дээ тийм. Тэгэхээр за одоо манай байгууллагын хувьд гэх юм бол хоёр давхар одоо олон улсын стандартыг хангасан нууцлалын системийг нэвтрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл та бүхний яриа тухайн байгууллагын сервер дээр зөвхөн та бүхэнтэй харилцаж байгаа үйлчлүүлэгч байгууллагын удирдлагын зүгээс одоо нэвтэрч орж болох юм одоо тохиргоотойгоор сервер дээр хадгалагддаг гэсэн үг. За дараагийн асуулт давхар. Техникийн юм жоох ойлгомжгүй ярьсан байж магадгүй уучлаарай. За. Монголын нөхцөл хэрэглэгчийн үйлчлүүлэх гэсэн ямар төвшөнд явуулдаг өөр юм бэ? За яг үнэлт дүгнэлт хэлэхэд бол хэцүү мэдээж энийг бол маш нарийн судалгаагаар одоо яах вэ рейтингийн тогтоох бах тийм үү. Гэхдээ ер нь хэрэглэгчийн үйлчилгээ, мэдээллийн үйлчилгээ гэдэг юмны ямар чухал вэ гэдгийг бизнесүүд асар хурдцайгаар одоо ойлгож эхэлж байгаа. Том жижиг гэлтгүй мэдээллийн үйлчилгээнд дээр анхаарч байгаа гэж би боддог. Энэ бол маш хурдцай хөгжиж байгаа одоо бизнесийн сегмент гэж ойлгож байгаа. За. Харилцагчаас дуудлага юу гэж тухайн харилцагчийн дэлгэрэнгүй мэдээллийг ярихаас өмнө харж болох уу? За болно. Ер нь асуулт маань сонсогч байгаа болов уу? Үгүй болов. За болно. Ер нь дуудлагын төвийн автоматжуулалт хийсэн одоо call center систем нэвтрүүлсэн компаниуд яадаг вэ гэхээр хэрэглэгчийн дотоод мэдээлэлтэйгээ холбогдсон байдаг. Өөрөөр хэлбэл одоо чинь 9910 тэгээд дугаар ороод ирлээ гэхэд CallPro систем энэ дугаарыг аваад танаа дотоод харилцагчийн мэдээллийн систем рүү өгдөг. За энэ системээс тухайн хэрэглэгчийн бүх мэдээллийг татаж аваад яг ярьж байгаа агентийн дэлгэцэн дээр гаргаад ирнэ гэсэн үг. Тэгэхээр утсаа аваад одоо юу гэдэг чинь та хинбэ гэхээсээ илүү альмаа ихчээ сайн уу та манай нөгөө болдаах дээр машинаа засуулсан юм байна штэ. Мэдээлэлээ шууд хараад ярилцах боломжтой. Энэ бас хэрэглэгчийн үйлчлэгийг их одоо дараагийн түвшинд гаргаж байгаа одоо бас том өөрчлөлтүүд гэж боддог тийм. За, 1-2 асуулт суугаад тэгээд цаг маань бараг дуусч байгаа тийм. За, 2 асуулт авъя бүгд. Дуудлага хийж хахад энэ хэмжээ манайхаас ямар үйлчлэл авч байсан бэ гэдэг нь харагддаг технологи байдаг гэж сонссон тухай. За, тийм технологи байдаг. Ер нь дуудлага авч байхад хэрэглэгчийн мэдээллийг шууд дэлгэцэн дээр нь харуулах боломжтой байдаг. За, одоо жишээ нь манай үйлчлэгийг хэрэглэдэг томоохон байгууллагуудын нэг одоо Орос улс үйлчлэгээний Оснаук гэдэг байдаг тийм 50,000 орчим одоо айл, үрхийн одоо ус алдсан, пар эвдэрсэн гэх мэт маш олон дуудлагыг 24/7 хүлээж авдаг ийм одоо үйлчлэгээ байгаа. За энэ дээр бол ерөөсөө залгалаа бол мэдээллийн ажилтан маань таны байр, хаяг, бүх юм, пар чинь өмнө нь яаж эвдэрж ирсэн, хэн засч ирсэн энэ бүх мэдээллүүдийг хараа сууж идэг гэсэн үг. За энэ мэтэр ер нь бол call center-ийн үйлчлэгээн дээр маш их ач холбогдол өгдөг байгууллагууд зөвхөн энэ мэдээллийн систем гэлтгүү цаашаа борлуулалтын систем одоо нөгөө нөөцийн удирдлагын ERP систем гэх мэт бусад системүүдтэйгээ холбогдсон байдаг. За сүүлийн асуулт авъя тий. За Icon сегменттэй хамтран ажиллаж байгаа мөн Icon сегменттэй талархал илэрхийлээ. Мөн та бүхэндээ анхаарал хандуулж байгаад бас талархал илэрхийлмээр байна. За энэхүү сургалтаа ер нь хагас жилдээ нэг удаа бас иймэрхүү хэрэгтэй сургалтуудыг хүмүүсээс санал хүсэлт авч байгаа хий гэж бодож байгаа. Тэгээд энэ удаагийн сургалт маань үйлчилгээний стандарт, үүнийг хэрхэн хэвшүүлэх, нэвтрүүлэх талаар байлаа. Тэгээд Icon сегмент болон CallPro LLC-гийн хамтарсан сургалтыг анхаарал хандуулан хүлээн авч үзсэн та бүхэнд баярлалаа.